Батын Нямагийн зохиол 17-ийн 40-р хэсэг. Юндэн 72 ингэж ярилцаад гадаа гарахад өрн зүгээс зэвэргэн салхи хүлээж уулсын оройгоор цасны ботон цайрч байв. Жон Вангийн үед Эхсдээцээс өөр хүн хавтаж байгаагүй. Дөрвөн талдан сангийн утаа уугуулж, шонгийн оройд хадаг яндар намруулж байсан өндөр уяана уран хаах хувцастай хоёр ард аимшиггүй буугаад туранхай морьдоо уйж байлаа. Зан бас хэдэн хүн тэр уяаг чиглээд гальгүүлж явна. Суурингийн баруун талын эгц мөргөцөг, зүүн талын борхошуу, өмнө талын намхан ухаагийн цаанаас хүмүүс уван цуван гарч ирсээр байна. Эдний олонх нь шин дарагтаа уулзаж учир байдлаа ярихаар зорж ирсэн бололтой. Нутаг орны захиргааг ард хүн тэргүүлэхтэй зэрэг ингэж хошуурн тэмүүлж байгаа тэр улсыг арандал хараад эднэр урдум нь яаж болж байсан болдоо гэж боджээ. Юндэн зүүн талын гэрийн хаалга татаж тотог доогуур нь тонгой. Хүү ядмаа, надтай уулзах хэрэгтэй улсыг түр хүлээл гэж байгаач. Бэ нэг юмд яваад ирэх минь удахгүй эргээд ирнэ. Тэд нар буцаад явчихвээ. Энэ учрыг хэлээрэ гэж захиад арандалыг дагуулan сургууль руу алхав. Нөгөө барилгачин харчвал Юндэн хошуу даргаар сонгогдмогц ажлаа яаран сандран эхэлж Баашингийнхаа ханыг бараг хагастан ортол нь буулгачихад байжээ. Тэд урт ханцуунуудаа унжуулж хошуу даргаыг амьсгаа даран угтцгаав. Төрөвчөө маргаан бодлооны үед даамал руугаа давшилж элд бусын үг хайж байсан хүмүүс ёстой л гэмтхэн гэлбэлзэн дайртмаар далбилцэн гэгч болж бусдынхаа ард нугдаалдаад улаан нүрээ хийх газар олж ятан байх шиг харагдана. Юндэн хизээ заяаны түшмэл хүн шиг харчуултайгаа тун дог уулзлаа. Тэдний өмнө нь гарч нуруугаа үүрэн ийш тийш холхихдоо хүн бүрийг ихэмсгээр ажиглав. Юндэн зориуд тэгж байгаа бололтой. Арандал түүнийг хараад Монгол түшмэл олны өмнө нуруугаан үүрэн хойлохын ч гэж байхгүй дээ. Мань хүн хэнийг дуурайж байгаа юм бол доо. Нэг орос офицерын инхийг харсан байх нь л дээ. Зуутад сэргээж агсаасан атман л иймэрхүү байдаг сандаа. Харин энэ маань зуутын атмантай зүйрлэх аргагүй том хүн болчиход байна шүү дээ. Тэрмэтийн өчүүхэн тушаалтан байтугай 20 гулбаанаар асч дээгүүр дүүмийн таашаа ноёнтой энэ зэрэгцмээр болчихсон биш үү? Энэ өргөн их газар нутаг хүн зоныг захирч байгаагийн хувьд Читийн генерал губернаторын зиндаанд ч дөхөж очсон дог гэж боджээ. Юндэн харчулд баярлсан сэтгэлээ цайлган цагаан малчин хүний ёсоор илэрхийлж "Гялала тамин, их гялала. Өөрөөсөө ингээд уучраа олжих нь гэдэг ямар сайхан юм. Та нар ч ёстой л эр улс юм а" гэснэ. Нэг хүний өмнө тулж очоод эгэм дээрээс нь базаж хүчтэй сэгсрэн "Монд минь, чи эртүр юу гэж байлаа? Гэр тийшээ гიშгүүлж, гэрги тийшээ шогшуулна гэж айлгаад байлуу" гэж тажхинтал хөхөрөхөд нөгөө хүний нүүр сухаа шиг уулааж бусд нь дагаж инээлдэг. Юндэн царайгаа төв болгон хоолоо засаж "Одоо та нарт энэ ажлыг над шиг шалдан банд заахгүй. Жинхэнэ номын хүн заах болно. Өнөөдрөөс эхлэн 17 даамалч нь боллоо. Харин ажил хийж дууссаны дараа би та нарыг баярлуулна. Тэгтээ шагдар туслагч гоё хоосон ам хэлэхгүй. Хошууны маань сан хөмрөг өнөө маргааштай тун тарчиг байгаа юм байна. Учир юмд хөнжлийнхөн хэрээр хөлөөж ийхээс өөр аргагүй. Би та нарын гарыг сайлгахаас хэтрэхгүй нь мэдээч. За, нөхөд минь, ажлаа хурдан дуусгахыг бод" гэж хэлээд захиргаа руугаан алхав. Хагас сарын дараа шинэ байшин Чандбаны амны эхэнд анх болсон шигэ дахин сүндэрлэж шилэн цонх бодог шумхан гялалцсан орой дээр нь өндөр иштэй улаан туг дэрвэв. Цугларч ирсэн багчуудын дуу шуугаан тэнхмийн сургуулийн байрлсан тэгш талбайгаар дүүрэн хадлаа. Хошууныхан Гяндангийн 2 хар гэрийг зөөж авчран дотор гадар талдан цагаан эсгээ давхарлаж тогоон чинээ том бойфорт их хинтийн арц шатаан өөгөөлөв.
Юндан даргын анхны тушаал ингэж яв цав биелэгдэжээ. Хошоо захиргааны зарлсан ёсоор суурин бараадан суугчид эрэм хөгшин залуугүй ирцгээж орд хар шимэт өндөр цагаан байшин бужигнан байгаа цовоо сэргэлэн хүүхдүүдийг сонирхон харцгаалаа. Төмөр зуухтай гэр байшингуудын урт яндангаар гарсан утаа цэлмэг тэнгэрт шулуун цэнхэр баганд болон суунаглав. Арандал олны дундуур хинэгэн хүнийг сэмхэн хараачилснаа Юндэнгийн чихийг сахлаараа шүргэх шахан энд шагдар туслагч алга байх шивдэ ирээгүй юм байх та. Гэхдээ Юндэн хошууны төвийн баруун хойно айл хунараас тасархай өнчин дов мэт сүтийн байгаа ганц гэрлөө зааж тэр хүн тэнд гэрийнхээ мохорд нүглээ намынчлан майн уншаад сууж байгаа байх гэж хэлжээ. Дум бүрээ дуугарч хөөхтөд хоёр игнэ болон жагслаа. Томчул жагсаалын ард бөөгнөрөн зогсож хошуу даргын үг хэлхийг хүлээн. Юндэн олны өмнө гарч ирээд "Өндөд ардуудаа энэ шин сайхан байшин ямар их хүч хөдөлмөрөөр боссон хичнээн өндөр үн өртөгтэй болохыг та бүхэн гадарлаж байгаа байхаа. Дүнз мотор ийм байшин барьж чаддаг хүн манай хошуунд ганцхан байгаа учраас үнцэн нь уламж өндөр болох ёстой. Гэтэл энэ байшингийн эзэн Арандалгаа хар хөлсөн шавхаж бүтээсэн ийм их өмч хөрөнгө манай сургуульд бэлэг болгож өгсөн юм. Ингэж бодит цагаан сэтгэл гаргасны начаар хүүхэд багчууд маань халуун хөтнийг ажрахгүйгээр тогтой тавтай сууж хичээл номдоо сурах болно. Мөн энэ байшинг задалж чандмны эхнээс энд авчран дахин босгох мэтийн хүнд хүчээр ажилд олон ард идэвхээлэн оролцож хичээл зүтгэл гаргасан билээ. Ийм учраас эдгээр хүмүүсийн гавьяат ажлыг үнэлэн жижиг эдийн зүйлээр хөхүүлэн шагнах нь зүй гэж хошуу захиргааны газар хэлэлцэн тогтсныг та бүхний сонорт сонсгоё гэж хэлв. Лувсан гом багш ядан бичээч хоёр тааран хүүдээтэй юм дамжлан авчирч Юндэнгийн дэргэд тавьтал хошууны нарийн бичгийн дарга хойлорсон урт цаас дэлгэн хан хинти уулын аймгийн Бендрия хан уулын хошууны даргаас тушаахан уу. Мангэрт сумын харьяат ард Василовхтай Арандалаас тус хошуунд үзүүлсэн аж тустай үйл хэргийг үнэлэн үзэж нэр агчийн бэйг 10 янчаан дээлийн дайланб хугас цай дүнсэн тамхиар хөхүүлэн шаган сугаа. Мөн доор дурдсан нэр бүхий ардуудыг тус бүр нэжгээд янчаан булан цай тал тамхи зэрэг өн бүхий зүйлээр шаган сугаа гэж уншлаа. Харамч шанг баг гэж шамлсан хүн нэгч гарсангүй. Харин хошуу даргын гараас хайр хишиг хүртэх болсондоо бүгдээрээ хүүхэд шиг баярлаж байгаа харагдав. Дум бүрээ дахин дуугарч сурагчид байшинд цувран орцгоолоо. Сониуч хүмүүс сонхонд шавааралдан байшин доторхыг харах гэж бие биеэ түлхэлсэн шагаас гахад дарга багш цонхны цаанаас хуруугаараа занган "Хоолдоцгоо тамин энд хүн шохоорхоод байх юм алга. Ямар эвэртэй туулаа орчгаад байгаа биш. Би хэдэн хүүхдтэйгээ сууж байна. Бас шал дээр дэвсэн ширмэл эсгээл байна. Өөр юу ч байхгүй. Хоолдоцгооч үз" гэж бөхөн дунгуй хэлв. Сурагчид тасалдсан хичээлээ цаашин залган багшийнхаа унзад хоолойг дагж са сэ си со су сö су гэж нэгэн хэмээр аялцгааж гарлаа. Арандал хошууны төвөөс мордож өмнөө сэнгэнэх жавар салхи сөрөн шогшуулав. Хэрв аргамаг хөлөг унаж явсансан бол ус голыг хөндлөн харайлгаж уул хяр дээгүр дүүлэн давхмаар санагдана. Гэртээ хурч ирээд заяа буйнан дэлгэрж баяр жаргал бэлгсэн эзэн хүний ясаар хоймортон завилж хөмхөр аягны ёроолд хэлэн хүргэж ядан аарц долоод сууга ач хүүдээ хандан "За хөө болцоо минь чи айлан болгон мөрг цөгрөө чаргаар гулгаж бор шуу чавхаар харвж тонгочихв. Архилж тоглохон цаглж номын дуу сонсох цаг чинь болсон бэ шүү. Би чамайг тэнхмийн сургуульд оруулахаар шийдлээ.
Маргааш хоёулаа явна гэхэд болцоо хөө чимээрхсэн янз мэт сэрдэсхийн өвөө рүүгээ хурцнуудаа тормолзуулан харав. Арандалын энэ үг ганц болцоо төдийгүй энэ гэрийнхнийг бүгдийг цочоожээ. Балмагцсан бүсгүйчүүд арандал руу нэгэн зэрэг харж жалам хамраа өрчөөлгөн бурхан минь миний хүү яана гэж дуалдав. Аз цөх нутагт буряд хүүхдүүдийн сурдаг сургууль байсангүй. Тийм учраас энэ нутгийнхан дээд удам гарлаасан эхлээд өр хөөхтэй харын сургуульд оруулж огт үзээгүй улс билээ. Ацийнхан идэр сайхан ирчүүдээ цэрэг дайнд мордуулахдаа ёс мэт бодож духанд нь хошууга хүргэсэн болоод ажиггүй хоцордог атал хэдхэн өртөө газрын цаана байгаа Краснояр тусганы орос сургуульд хүүхдээ оруулсан ганц нэг эцэг эхийг төрсөн үрдэ хайргүй ангир шувуу шиг гэж ад үзэн ярилцдаг байлаа. Өвг дээдсийн энэ дадал заншил хойчин үрээч нарын мах цуснд нэвт шингэжээ. Бүсгүйчүүдийн гайхширсан харц гэрийн эзний сүртэй зангидсан хөмсөг шийдэмгийн ширүүн харцтай тулгарв. Жалам гарамцаа хоёр аяархан санаалдаж тамжид толгоогоо ганхуулан "Юу ч гэхэв даа өвгөн минь. Чиний ухаан санаа гинээг л чөтгөр өмөлөд байх шиг байна да. Бэд чинь хүний газрын шороон дээр сууж байгаа улс шүү дээ. Бор гэрте халуун амиараа элэг бутан байхсан гэж залбирах ёстой биш үү? Өөр хүүхдээ гэрээсээ холдуулж заримыг нь бараа сургаггүй алдсан чинь Багдад байна уу?" гэж өглөхтөн арандал сурсан зангаараа сахлаа шувтарч "Олон таван үг бүү донгосохтун. Болцоогийн авч явах юмыг бэлдэцгээ. Бэ банц таарч үнсэн самбар дархлах минь" гэж хэлээд сүх гар хөрөө харуулан авч гадаа гарав. Бүсгүйчүүд гэрийн эзний тушаалыг биелүүлэхээс өөр аргагүй болж бор гэрт ажил оволцож эхэллээ. Жалам хүүгийнхэн хөдсөндөө хөвөнтөө өмдний хагархайг нөхөж халж тамжид хүм бойтгоны цоорхой уланд зан тавин гарамцаа бүдүүн гурлаар шамархуурч боорцог хийлээ. Тамжид өвгнийхөө гармагц болцоод өгөх захиа занаагаа хэлж амжив. "Өвөө чин чамд балаг тарж орхил одоо хүү минь. Хийдийн бантнаар гаднаас ирсэн нэгнийгээ толгой дээр нь насныхаа тоогоор аргаа тавьдаг болсон гэх чинь мэлээ. Борхны хуургууд тэгж байхад тэр сургуулийн хүүхдүүд ямар л өөдтэй байв гэж бантнараас 7 дор байж таарна. Тэд чамайг яаж гатуурхах болтоо? Бурхан минь андил үлдээ гэсэ. Чи харин дуугүй байж болохгүй шүү. Ганц нь ясалсан ч багшд нь хэлээд байгаарай. Багш нар нь хайхрахгүй бол өвөөдөө хэлдэг юм шүү. Би сар болоод л өвөөгийн чинь хошууны суурин руу явуулж байна. Том болохгүй бол гэртээ харин гэж зүтгээрэй. Өвөөгийнхөө ханцуу хормоноос зүгдээрэй. Чи тэгвэл өвөө чинь хошууны түшимдэд зарга мэдүүлэх юм уу? Эсвэл чамайг аваад явхаас өөр аргагүй болно" гэж сургаал айлтжээ. Бага гурилаараа хийсэн шамар боорцог хоёр нь арвтай юм болж өгсөнгүй. Гамтай идвэл сар хагаст хүрхтөдий. Хамаагүй хэвээд байвал хориотхон хоногт дуусчихмаар тийм хомсхон хүнс болов. Ингээд энэ гэрийнхэнд туглын арьсан уутны тэхий дундуур үлдсэн хальс дарвайг няцалж нунтаглан гурил болгох нэг том ажил нэмэгдлээ. Тамжид том ууранда арваа хийгээд нүдэх гэтэл модон иштэй жижиг мон нь олдсонгүй. 3 эмэгтэй тэр моныг ирж хамаг юма онгичиж хаяв. Гэвч сайхан мон цүнхээлийн гүн рүү шидүүлсэн чулуу шиг алга болжээ. Гэрийн эзэд эрж цөхөөд аргаа барахтаа 4 дугуйтай тэрэгний урдгол арал хоёрыг холбодог бүдүүн гэгчийн гулууц төмрөөр арваагаа нүдэхэд хүрв. Маргааш өглөө нь зүүнээ сүүхийх мангартын цохооны асгах чулууд арсгар барсгар хяр дээгүр хөхөмдөг бодон нүгэлтэж байлаа. Ургах нарны өтгөн улаан туяа тэр манан бодон шүүгтчгээд хамаг өрөм цөцгийгээ авхалсан сүүмэт шингэн цайвар гэрлэн аль хотыг дөнгөж гээгүүлнэ. Тэнгэр бүрхэж цас орох шинжтэй байсан боловч хөвсгөр биендээ үлэмжигчийг тундас агуулсан орг саарл үйлс баруун хойноос үлээх хүчтэй салхинд туугдан цасан ширхгээ унгаж завдалгүй ухаа толгодын оройг бараан сүудрээрэн шөргсөөр өмнө зүг рүү
хөмөн одно. Харандал болцоо хоёр хүйтэн салхисөрж унсан мордныхон хөхөл хийсгэн эргүүллээ. Жаалхүү зам дагуу тохиолдох мал сүрэг, хөсөг тэрэг, айл хунар урд өмнө үзээгүй газар нутгийг ис сонирхон зөвхөн морьныхон хөхөл салхинаа сэрвэлцэн хийсгийг ширтэж бодолд дарагдан явна. Тэнхэн сэтгэл нь нэг үе баярлаж оволцсон, нэг үе төгшиж зовниж явааг Харандал ер анзаарсангүй. Дэрст хоолой хөндлөн гаталж хатан хошууны өврөөр тойрох үедээ "Тэнхмийн хүүхдүүд намайг зодвол зодгоо л доо. Би л багш нарт ховлохгүй" гэж болцоо гинэт дуугарчээ. Өвөө нүрээ огцом эргүүлж ачруугаа хөмсгөө сөхөн хараад "Тань хэмээн сурагчад их журамтай хүүхдүүд байна вэлээ. Миний хүүг хэн ч зодохгүй" гэж хэлв. Тэгээд тэр хоёр ингэж ярилцлаа. "Та цөмийг нь таньдаг юм уу?" "Хүүхэд болгонтой танилцаач үгүй л дээ. Тэгтээ тэдэн доторч нь дүрсгүй жаал байж болно үсттэй. Намайг гадуурхаж шоглол яах юм?" "Чамайг өөр дөөж гадуурхахгүй. Хэрвээ гадуурхвал яах юм?" "Хов зөөж л болохгүй. Эр хүн хов зөөх шиг муухай юм хаач байхгүй. Адгийн эрэл хов хэлдэг юм." "Тэгвэл зодуулаад л зогсож байх уу?" "Чи өөрөө гартаа шүү дээ." "Өвөө, химээ төмрөөр мун хийж өгөөрэй. Заа юу?" "Юу гинэ?" "Химээд мун хийж өгөөрэй. Би өчигдөр модон ishтэй жаахан муны нуучихсан юм. Сайн аваад борцсон миний өөрт байгаа." "Зөөгүй тарих. Тэр мунаар чи юу хийх гээв?" "Хүүхдүүд намайг илбээ зодож магадгүй. Тэгвэл нь тэр мунаар зохих гэсэн." "Догшин сайхуус минь. Чөтгөрийн үр. Үний хүүхдийн толгой хагалах нь уу? Төмрөөр дугтуулсан амтнаас юу үлдэх вэлээ? Тэр нь чамайг над мунаа гаргаад орхи, надад өг. Зодолдоход хөрвөл чийч адилхан гартаа. Би чамд хэлээд байна шүү. Нудраг зөрүүлж болно. Харин хүнийг юмар зогчл болохгүй." "Би ч гартай л да. Тэгтээ хоёрхан юм чинь." "Танд 10 гартай хүн байхгүй. Цөмөөрөө л чамтай адил 2 гартай. Бурхан л олон гартай байдаг юм." "Тэд намайг илбээ зодчих шүү дээ." "Өвөн чамайг хязээж хуурч байгаагүй. Уулан сайхуус хараг. Дэмэ юмнаас бүүэ. Тэн хэмээн хүүхдүүд яасан ч элбэж зодохгүй. Би 10 хуруу шигээ мэдэж байна. Тэд цөмөөрөө чиний сайн өхөд болно. Бүр ойр дотны ан дууд чинь болно. За, зөөхгүй тарих минь. Тэр мунаа гаргаад орхи." "Тэд нэрээ намайг илбэж зодохгүй юу?" "Хөө минь. Миний үг худал байсан бол өвөө нь яалаа гэж догшин улаан сахиусны нэр дуудах вэлээ. Айлвхөө нөгөө мун чинь хаана байна? Гаргаад орхи." Болцоохөө сайртайгаараа өөртөө шургуулж нөгөө сүрхээ зэвсгээ гарган өвөөдөө хураалгав. Тэд нар өөд газар эргүүлэн уруу газар цогоолж хэрэндээ яаруу явсан боловч хошооны төвд хурч ирэхэд нь ертөнцийн хамгийн богино өдрийн нар барууна хэдийн хэвээгээд өндөр хөхөөлийн мөлгөр оройг шөргөн алдаж байлаа. Тэнхмийн хичээл завсарлаад хүүхдүүд байшин гэр хоёрын дунд тоглож бужигнаж харагдана. Харандал хашааны шонгоос морио ууж болцоо хөтлөөд байшингийн үүдээр мярах мэт сэмхэн орвол ловсон гомбод цэрэн хоёр октор дээлтэй этэн гутлаа 100 цагаар нь гიშгшигсэн дэрсгэр бор хөвгүүнийг дундаа зогсоогоод асууж зэмэлцгээж суув. Харандал үүдэн зогслоо. Багш нар тэр хүүхдийг улайлгах, бурууг ин хүлээлгэх, засаж залах гэж хэтэрхий махарсандаа болоод гаднаас хүн орж ирснийг анзаарсангүй. Ловсон гомб бүдүүн дуу гарган "Чээж дэндүү цадаггүй нөхөр юм да. Өдөө багасаа тэгжээс хаваагүй тэн гинэ. Шорон дол суулгаж байвал таарах итгээд байна. Жохом хэн хинээ хормоо өргөсөн бичээ. Яг үнээр нь хэлээд орхи. Бултаж бол заруулж болохгүй шүү.
гэж шаардахад нь сайхчаал шилээ майжин дал мөрөн хавчил зуулаад хандмаа норжмо ногоон дээр гэж шивгэнэ. Тэдний хормог яах гэж согсон юм бэ? Ямар золиг нь байна? Тэр нэг анхил хээдими дүлгэнэж битгий цаг уяад бай. Өмдийн шовтлох гэсэн. Пэ бүү үзэгд 3-4 охины өмд нэг зэрэг шовтлох гэсэн гинэ. Бүр ирээгээ алдсан хэрэг болоо шивдэ. Тэгээ цааш нь яах гэснээ яриад бай. Учир зорилгоо нь тоочоод бай. Тэдний өмдөн дотор тэмээний хөлдөө хоргол хийх гэсэн. Цэрэн багш тэсгэлгүй инээд алдахад лувсан гомбо түүн рүү муухай харснаа жаал тийш эргэж. Мондомон ястал нэг амилсан чөтгөр гэдэг чинь чи байна да. Ер нь ийм хүнийг чинь яах ёстой байна вэ? Үгээ тэгээд чи тэднийг юунд тэгж шоглох болов? Тэд чамд ямар гэм хийсэн юм гэж асуув. Тэд намайг махан толгой майжгын шахаг доогдсон юм. Айлгүй мантнууд. Тэгээд чамайг юунд тэгж хожлох болсон юм бол? Цаагийн 7 үсгийг 7 хоног чэйжлээгүй болохоор намайг махан толгой гэсэн байх. Бас гутлын минь бол хажуу тийшээ харчихсан болохоор майжгын шахаг гэсэн. За тийм байж. Харин чи дахин ийм явдал гаргахгүй байж чадах уу? Чадна. Лав бэз. Лав. Хэрв хэлсэн амандаа ис хөрвөл чинь ямар шийтгэл ноогдохыг чи мэдэж байна уу? Мэдэж байна. Мэдэж байгаагаа хэлээдэх. Банцтна. Юуны чинь банцдах? Бишээ шоронд хорин. Тэгэж хэлбэл арай дөхөх вэ? Тэгтээ шоронгоос наан олон юм биш үү? Хэрв чи дахин тийм хэрэг хийвэл нөхдийнхөө өмнө тупо бариад зогсно гэж мэдээрэй. Мэдлээ. За яв. Лувсан гомб энэ сүүлийн үгээ хэлэх үедээ л арын далыг сая харж дуалдан. Өөй таамалгүй та чинь хэдийд ороод ирж гинэ вэ? гэж асуув. Хэрэгтэн хэрэгэ хүлээж байх үед л орсон доо гэж арандал мушилцжээ. Лувсан гомб болцоогийн хөлөөс толгой хүртэл ажиглан. Эн чинь хэнгэгчв? Та бас нэг хэргийн эзнийг аваад ирв үү? гэж чанга хөхрөн асуулаа. Тийм ээ. Саяын сайн эрийн өрөөсөн дугуй. Жалмын болцоо гэдэг юм. 11 настай. Овг нь хэнгэнэ? Жалам. Дарга багш өвөө аж хоёрлоо гайхсхийн харав. Харандал түгд чин зогсноо хаалга хагас онгойлгон болцоог аяархан түлхэж. Мэнийг хүү гараад цаанаа байж бай. Тэр хүүхдүүдтэй танилцсан. Юм ярилц. Гэгт нь болцоо байшингийн өндөр босхийг дурамчхан алхажээ. Лувсан гомб мартснаа гинт санах шиг босон хараач. Суугаач арандалгаа өөрийнхөө байшинд орж ирээд үүдэнд зогсчихдаг тань юу вэлээ энд суу гэж доор нь гудас ширдэг давхарлсан олбог руу гар дэлгэн өрөв. Арандал ингээл би суухгүй. Мангэртийн амнаас энэ хүртэл эмэйл дээр хөштлөн суусан. Жаахан зогсож биеийн чэлээ гаргах минь. Энэ сайн эр миний их охины хүү байгаа юм. Эхийнхэн гэдсэнд байхдаа эцгээсэн өнчөрч хоцорсон золмуутай амтэн да. Эцэг нь манай нутгийнхны ёсон бус явдал дуртаж нас барсан болохоор миний ачхуу бутаж хүүхдэд тооцогдсон эхээрэн овоглож явдаг юм. Эцэггүй хүүхэд хэзээл сэтгэл уйг элэг бүтэн байлаа да. Өнчөн л гэсэн үг шүү дээ. Би үүнийг сайн хүн болгохсон гэж чадах чинээгээрэн хичээдэг л юм. Харин та бүхэн өөцөн чинээ ачийг минь дэмжиж тэтгэж эрдэм номын шим хүртээж үзээрэй. Зүрхий хурцойтой хүүхэд байгаа юм. Ганцхан сэргэлэн дэнтэд саяын жаал хүү шиг зүггүйт хичээл мэдэн. Зүү ёсыг ярил би та бүхэнд хадаг барих ёстой байсан юм. Гэтэл надад ганц ч хадаг үлдсэнгүй. Яах чаргаан алдаад гар хоосон хэрлээ гэж чин үнэ учрахт нь Лувсан гомб.
Бэдэ танаас хадаг авбал хошуу даргаас завтыг хүрдэн шүү дээ. Одоо хоосон байгаа тэр гяндангийн ганц гэрийг эзэнтэй болгочих мэднэ гэж мишилцэн хэлжээ. Болцоо гадаа гарахад хүүхдүүд сониучрхан тойрч зогсоод чи ямар орой болсон хойно ирвэ? Манай сургуулийнхан бараг 100 байхад цугларсан. Бид зөндөө олон үсэг цээжилсэн. Бас 100 хүртэл тоо заалгасан. Самбар дээрээ нэмж хасаж чаддаг болсон. Чамааг авчирсан энэ өндөр өвгнийг бид мэднэ. Энэ харан тулгай чинь манай гоё байшин барьсан хүн байхгүй юу? Харан тулгай чиний аав юм уу? Гэж зэрэг шулганцгаахт нь аав бишээ хөгшин бааваа гэж болцоо хариулв. Хүүхдүүд учир зүггүй инээлдэж хөгшин бааваа гинэ. Аавыгаа тэгж хэлж болдго юм уу? Шийдэгвэл бамруулш байх нь гэцгээхт нь болцоо шазуурзуу. Би ямар бааваа гэсэн болохоос баавгаа гэж хэлсэн юм уу? Тэгээ тэр бааваа гэдэг чи юу гэсэн үг юм? Юу байх вдэ? Бааваа л байхгүй юу? Чи ямар хачин хилтэй хүүхэд вэ? Тэднийг тэгж шуугилдан эхэлтэл арандал гарч ирээд багчуудын дээрээс тонгоо. За хүүхдүүд минь та нар намайг таних байна уу? Гэж асуув. Танилгүй яах вэ? Та бидэнд байшин барьж өгсөн бас хошуу даргаас 10 янчаа дүнсэн тамхи болон цай авсан. Энэ худал хэлжглээ тэр чинь болон цай биш хугас цай байхгүй юу? Чи өөрөө худал хэлж байна. Хугас биш болон цай юм чинь. Хүүхдүүдээ хошуу дарга харан толгойд болон цай биш хугас цай өгсөн тийм биз дээ. Багчуудын энэ маргааныг арандал хөндлөнгөөс орж зогсоох хэрэгтэй болоод за бойлцогоо хүүхдүүдээ бэ болон цай авсан ч байг хугас цай авсан ч байг та нарт ямар хамаа байна та. Дэмээ юмд бүү маргалдацгаа. Харин та нар намайг таньж байгаа чинь их сайн байна. Баасан миний ач хүү болцоот аж танилцаж хэдэн үг сольж амжсан бололтой. Эвтэй сайхан байгаарай. Болцоогийнхан хичээл намаа үзэхтэн ер нь бүх юмд нь дандаа тусалж байгаарай. За юу? Гэхдээ хөөхтүүд за гэж өрсөлдөн хариулаад нэг нь болцоогийн ууттай хүнсийг барьж хоёр жаалхуу гараас нь хөтлөн галын герт гүйлдэн орцгоо. Арандал болцоогийн хучлаг дэвсгэрийг оруулж тавилаа. Хүүхдүүдийн элэгсэг ухталтанд сэтгэл нь хөөрсөн болцоо өвөө яв гэхтэн арандал тэндээс гарч байшин руу алхаснаа хөмсөг зангидан зог тусав. Байшингийн босгоны тус газар цэвдэг хөлд өмөртлөө. Хүүхдүүдийн хөлд хөрс нурагдан элэгдэж хонхоож эхэлжээ. Хоёрхан өдрийн дотор ингэж хонхоож байгаа юм чинь хэдэн сарын дараа ямар болох нь мэдээж. Энд хүн шургаж унмаар гүнзгий нүх үүсэж хаалганд хүрэх аргагүй болно. Арандал толгойс эксрэн зөнөг тарих чамааг довжоо хийгээ мартчихсан байна шүү дээ. Ухаанд нуухан нишиг үхэн гэгчл энэ байна да гэж өгөлтөл байшингаас лувсан гомб гарч ирлээ. Айлөвгөө дарга багш минь надад хэдэн банз бас тулгуур хийх шургааг сүх хөрөө харуул олж өгөөч. Энэ байшинд довжоо хийхгүй бол тун гориггүй гэв. Хоёр багш ийш тийш гуйлдан багаж зэвсэг банз мод олж авчирхад арандалч ажиллан эхлээд гэгээ тасрах үеэр довжоогоо хийж дуусгажээ. Марийг тань гадаа аваачаад аргамжчихсан. Та манад очиж хоноо гэж лувсан гомбын хэлэхэд арандал өөгүй бэ юндэнгээд очиж хоноо гэв. Юндэнгийн гэр нүүж ирээгүй байгаа шүү дээ. Тийм л дээ. Тэгтээ тэр хүн чинь эрх биш нэг газар дунтдаг юм байгаа биз дээ. Бааргал унтдаггүй хүнтэй. Шөндөл болтол албан өргөндөө сууж бичээч нараар ардын өргөдөл гомдол уншуулан бас дээд газар болоод отог сумдад явуулах нугалбар бичүүлэх өөрөө юм бодох мэтэр хамаг цагаа өнгөрүүлчихдэг юм. Гэвч шар шувуу биш болгоороо тэнтэй хажуулах нь хажуулдаг байхаа. Юу ч болсон юм дэнтэй очиж уулзнаа. Ярих юм би. Тэгээд танаа дэрж унтамц. Маргааш өглөө энд ирж
болцоо сайн эртэйгээ уулзан байр байдлыг мэдэж сайн сураарай гэж хэлээд мордон доо. Арандал хошуу захиргаарууд анхалзан алхахдаа байцхөө шагдар тайлуулзах юмсан. Улаан нүрээрэн халз тулгараад яаж өгөөлөлцөх энэ харах юмсан. Хэлэх гэсэн үгээ нэг сайн хэлж авах юмсан гэж бодхоос аазгай нь хөдөлж явлаа. Цэлмэн хүүтийн шөнө болж ам хөндөө уруудан жаварсан гинэн. Үе түмэн од мичэд гялалцсан тэргэлсээр газар дэлхийг сүүн цагаан туяагаар гийгүүлв. Арандал албан өргөөний үүдэнд очиод зөвшөөрөлж авалгүй эзэн хүн шиг түрэмгээ бардам орж явчихв. Тэргүүн туслагчийн ихэмсэг заларч ахсан өндөр түжлэгт сандал дээр юмдан хажуулдасгийн сандайлж харин өргөөний зүүн урд буланд огцорсон төшмөл шагдар хан налан сууж байснаа Арандалыг хараад атгас хийжээ. "Хөөе, Арандалгүй ороод ирлээ. Сайн явж байна уу? Аль унаашаа суугаач" гэж түрүүчийг шигээд дуалдан захирагч төшмөлийн эзэгнэж байсан олбогт сандалд урихт нь Арандал тэр сандалд нь зочин хүний ёсоор очиж суув. Шагдар ямар нэгэн юм ихэд мэтхэн ярьж эхэлснэ. Арандалын орж ирмэгц гэнэт дууга таслан хуураа уруула жимихээрээ нэг жимийжээ. 40 дугаар хэсэг төгсөв.